Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд ярьж байна. Манай Perfect.com компани нь 2001 оноос эхлэн гадаад дотоод худалдаа, барилга үйлдвэрлэл, барилгын зураг төслийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай компанид барилгын засал чимэглэл, сантехникийн чиглэлийн мэргэжлэрээ 15-аас 37 жил ажиллаж байгаа онлын болон үйлдвэрлэлийн дадлаг туршлага бүхий инженер техникийн ажилтнаараар удирдуулсан барилгын мэргэжлийн ажилтнаагаар барилгын салбарт хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, чанарын өндөр стандартыг нэвтрүүлэх зорилттой ажиллаж байна. Тус компани Итали болон Хятадын хүчин шүлэг төсвөртэй өндөр дац авах пилта, Австрийн Vogeland нүүт фермийн конвейеруудыг нийлүүлж, холбооны бүгд баримтах Герман улсын Sofro фермийн ус, уур, чиг тусгаарлалтын болон барилгын хавтанцар наах. Тусгаарлалтын болон барилгын төрөл бүрийн орчин үеийн дэвшилтэт технологиор бүтээгдсэн өргөн сонголттой дулаан ба ус, уур тусгаарлах зорилттой хурдан синтан SPS технологиг нэвтрүүлж дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд Апо компани арх бив ундаа, сүү, цэвэр усны үйлдвэрүүд. MCS компани Coca-Cola үйлдвэр. MCS компани Tiger пивний үйлдвэр. MCS Property компани спирт балбуурм үйлдвэр. Польшоос Европ орнуудаас оруулж эхэлсэн. Түүний араас бол одоо шинэ технологиг, шинэ дэвшилтэт технологиг одоо чанарын өндөр стандартыг нэвтрүүлэх үүднээс одоо сургууль зохион байгуулж одоо гаднаас одоо мэрэгчлэнүүд бол одоо материалын танилцуулга өгөөд зөв ашиглахын талаар энэ сургуулиудыг жил болгон зохион байгуулж ирсэн. За манай компани гүйцэтгэсэн ажлуудаас гэж дурдах юм бол яг Апо компани арх бив, сүү, ундаа, цэвэр усны үйлдвэрүүдийг анх 2003 оноос гүйцэтгэж одоо 2 жилийн туршид бол хийж гүйцэтгсэн байгаа. Түүнээс хойш бол одоо анхны MCS компани Coca-Cola үйлдвэрийн одоо шалганы ажилд одоо тэр өндөр шаардлагатай одоо хүнсний шаардлагаар нийцсэн тийм материалуудыг нийлүүлээд гүйцэтгсэн ажлууд бий. За тэрний дараагаар одоо Tiger пивний үйлдвэр гэж нэг бас ярьж болж байна. Одоо тухайд яг MCS компани захиалгаар хийж үлдсэн. Спирт балбуурмын ажил байна. Монгол Food компани Махмуд бүтээгдэхүүний үйлдвэр байна. Грант офис чигүүр грант компани одоо бассейн Жакузаны ажил байна. Дельта компани бас барилгын бассейнууд байна. Америк Монголын хамтарсан сургуулийн бассейн ингээд үйл ажиллагаа явуулсан. Түүнээс хойш бол ингээд нэр дурдаад авах юм бол жагсаалт нь олон байна. Манай компани болохоор энэ Sofro фирмийн усгаарлалтай ажлыг бол голчлон сүүлийн үед одоо барьж ажиллаж байна. Усгаарлалт одоо бассейн, жакуз, ариун цэврийн өрөө тэр гэсэн ийм заслан ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Монгол Food компани мах бүтээгдэхүүний үйлдвэр, Grand Obstowing бассейн жакуза, Delta P компани барилгын бассейн, Асу компани Монгол Америкийн хамтарсан 912 сурагчтай сургуулийн бассейн, АББ компани орон сууцны барилгын бассейнуудын загварын ажлуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэлээ. Натур Агро компани спиртийн үйлдвэрийн бүхэл бетон цутгалт, хан, шалны ажил, MCS Coca-Cola компани Coca-Cola-ны шинэ үйлдвэрийн бетон цутгалт, шалны ажил, Солонгол Айн компани офисын фасадны гадна өнгөлгөөний ажил, MCS Property компани Tiger пивний үйлдвэрийн бетон цутгалт, шалны ажил, MCS Property компани
Өмнөг аймаг Ухаах удаг Лейтоны засварын төвийн барилгын засварын ажил. Апу компани арх ПИВ шинэ үйлдвэрийн өргөтгөлийн засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. MCS компани зайсан нэг төслийн ариун цэврийн өрөөний пилтан аах ажил. MCS компани зайсан 2-3 төслийн ариун цэврийн өрөөний пилтан аах ажил. Дэлхийд тэргүүлэх үйлдвэрийн бүтээгдэхүүн, фундамент, ханшал, дээвэр, орчин үеийн. Апу компани логистик төвийн агуулгын дээврийн гал утааны мэдрэмжтэй автомат онгойдог дээврийн цонхны суулгах ажил. Манайд бол учир дутагдaltaй барьсан барилгууд бол фундаментд байдаг л одоо гаднаас нь ус цусгаарлалт хийсэн ч гэсэн тэр нь хагаралт үүсээд ус нь бол нэвчсэн дотгошоогоо байдаг л да. Тэр бол яг хөө тэрний шийдлийг нь бол дотроосоо ус цусгаарлалт хийж зогсоож болно. Гэхдээ тэр бол бас яг зөв бас шийдэл 100% биш. Тэрийг бол зайлшгүй одоо фундаментээ газар хөрсөө нугч гаднаас нь ус цусгаарлалтаа хийх нь бол хамгийн зүйтэй. Дотгошин нэвчүүлэх нь бол тийм техникийн шийдлүүд бол байна л да. Тэр тал дээр бол бид нар ер нь ажлыг цаашдаа ер нь ажиллах гэсэн юм шиг баримтаатай ажиллаж байна. 2001 оноос үйл ажиллагаа эхэлсэн л дээ. Тэгээд 3 оноос бол яг үйлчлүүлэлтээ хийж эхэлчихсэн. Одоо саяны томоохон төслүүд явж ирсэн. Үүнд бол одоо инженер техникийн 15-аас 30 жил, 37 жил ажилласан инженер техникийн албаны хүмүүсээр удирдуулж одоо 10-аас 20 ажилчтай бол ажиллаж байна. Түүнээс гадна бас сүүлд бол бид нар бас дээврийн гүйцэтгэлийн ажлууд хийж байгаа. Бэлгээс дээврийн материалуудыг оруулж иж одоо дээврийн ус цусгаарлалт ажлуудыг бас гүйцэтгэж хийж байгаа. ААББ компани Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарлаг 5 хотгоны дээврийн ажил. Апу компани шинэ ПЭТ шугамын төслийн савлах цехийн шалны пилтанаах ажлуудыг хийж гүйцэтгсэн. Өгөөмөр Монгол компани Монгол хотгоны 3 орон сууцны дээврийн иж бүрэн ажлыг хийж гүйцэтгэхийн хүлээлгэн өгсөн. Апу компани шинэ сүүний үйлдвэрийн шинжилсэн өргөдгөлийн ажлыг гүйцэтгсэн. MCS Property компани Асын төслийн худалдааны гэрээ 2015-аас 16. NCD Group компани River Garden хотгоны дотоод засал худалдааны гэрээ 2016 оныг дуустал. Хөшгөдийн хөндийн улсын нис хонгоцны буудалд худалдааны гэрээ болон ажлын гүйцэтгэлийн 2016 оныг хийж гүйцэтгсэн болно. Үүнээс гадна зөвхөн бассейны ажлуудыг нэрлэхэд парламент цогцлморын бассейн 2003 он, Delta P компани орон сууцны бассейны ажил 2004 он, Perfect Эмнэлгийн бассейн 2008 он. Яг бид нар бол Европоос гэдэг нь бол мэдээж Европт бол одоо бүтээгдэхүүн дээр тавигдж байгаа стандартууд нь бол арай өндөр зэрэглэх байдаг л да. Стандарт одоо тэр стандартыг Европт нэвтрүүлэхийн тулд бол цаана нь бол өчнөө одоо ажил хөдөлмөр бол шингээсэн байдаг. Тэрний үүднээс яг бид нар аль болохоор одоо чанартай материалыг авч хэрэгэлдэг байгаа. Тэгээд Европыг бол бид нар анхнаасаа сонгоо явуулсан байгаа л да. Цавуу жишээлбэл пилтаны цавууг бол үйлдвэрлэхэд бол бүрэн боломжтой. Тэрэнд юу ордог гэхээр цемент илс орж байгаа. Дээрээс нь одоо цавуулаг хоцсууд орж байгаа. Одоо полимер, синтетикийн полимерууд орж байгаа. Одоо бид нар бол өөрсдөө цементээ үйлдвэрлэдэг орон. Дээрээс нь одоо илс одоо угаасан цэвэрлсэн илсийг бол хийх бүрэн боломжтой. Европоос зөвлөгөө эсвэл хаана урдаас зөвлөгөө Монголынхаа түүхэн хэдэ ашиглаад одоо дээрээс нь яг барилгын хийм бол манад хөгжөөгүй л дээ. Одоо барилгын хиймээ одоо санаа ярьдаг холцууд байна тийм ээ. Полимер одоо цавуулга. Тэдгээр чинь яг Европ юм уу эсвэл өөр гаднаас худалдаж аваад эндээ үйлдвэрлэл цавууны үйлдвэрлэлийг одоо хийхэд бол бүрэн боломжтой байгаа. Одоо гаднаас бол мэдээж бид нар янз бүрийн шингэн зүйлс одоо барилгын хиймээ шингэн зүйлс худалдаж авахд бол тэрнийх нь одоо 90% нь ус зөөж байгаа шүү дээ. 10% нь бол яг жинхэнэ нөгөө химийн гаралтай бүтээгдэхүүн явж байгаа. Тэгэхээр тэдгээр шиг бол манай Монголдо бол тэрийг үйлдвэрлэхэд бол боломжтой. Жигүр Гранд компани Гранд офисын бассейн Жахуза 2009 он.
Зайсанд байрлах Америк сургуулийн бассейн 2010 он. Эмсенс компани зайсан нэг төслийн орон сууцнд бассейн Жакуза 2011 он. Эмсенс компани хуучин орчлон сургуулийн бассейн 2012 он. Жигүр Гранд компани зайсан орон сууцны бассейн 2013 он. Гангар Инвест компани ногоон төгөл хотхон спорт цогцлборын бассейн Жакуза 2014 он. Гранд Плаза худалдааны төвийн төв тамхинд байрлах усан хөшиг 2016 он. MCS компани Асимийн төслийн Велла Виста барилгадах амралт цогцлборын Жакузанууд 2016 он. Булган аймаг дахь Баатарван амралтын бассейн 2017 он. Макс группийн 2017 онд 220к төслийн барилгын 2 давхарт байрлах бассейн. Мак корпорац Төв аймаг дахь Өгний амны 6 хаалсан бассейн Жакузанууд. Нүхтийн амны корпорац зочд буудлын бассейн Жакуза 2018 он. Эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно.